За намайг Баднаа Өнжин ямар сайхан гэдэг. Би энэ ихтэй тэмцэх салбар гэж байхад 1990 онд анх шүхчнэр ажилд орж байсан. Тэгээ шүхчнэр ажилд ороод энэ албанд 25 жил тасралтгүй ажиллаад 2013 онд гавьяаныхаа амралтанд гарсан. За энэ албанд анх ороход би одоо 1990 онд энэ Хинтээмгийн Тэмс төгссөн. Тэгээд Тэмс төгсөөд намар нь ажилгүй тэгээд өмнөлгөөс өмнөдөө очоод ажил төрөл ойр зүрийн ажил төрөл хийгээд тэгээд манай нэг найз байт юм аа. Эрдэнэлэг гээд манай шүхэрт битэр цуг ажиллаж ирсэн. Энэ найз манад руу нэг тэр үед чинь нэг утас гэж байхгүй холбоогоор дамжиж холбооны АТС-ийн утсаар дамжиж надтай холбоо яриад. Тэгээд намайг юу хийж чиг юу ихтэй ингээд ойр зүрийн юмгээл байж байна гэдэг. Тэгсэн чинь чи аймаг руу үрээдрээ. Энд ч нэг шүхэрт хүмүүс авч байна. Хоёулаа ийшээ цуг орё. Найз нь ингээд бүртгүүлчихэд гэдэг байхгүй. Тэнгүүт нь тэгээд би ирдээ. Тэгээд хэлсний дараа нэг 2 хоногийн дараа ирээд. За тэгээд ирсэн чинь галын газар гэдэг энэ баруунтай хуучин галын газар гэж байсан. Тэнцээ очоод уулздаг. Тэгсэн чинь Баяр сайхан гээд манай зааварлагч байсан. Тэр хүн дээр ороод за тэгээ орсон чинь за ямар яаж явуул гэж байна. За ингээд шүхэрт орох гэдэг л. Тэнцээ тэгээ шүхрээ бууж чадах юм уу гэж чаднаа л гэсэн. Тэгээд за бүртгүүлчих жамаг. Тэгээд нэг эрүүл мэндийн үзлэгээр ороод ингээд нэг 2 хоног яваад эрүүл мэндийн үзлэгээр орчоод иргээд. Тэгээд эрүүл мэндийн үзлэгээр орлоо. Тэгээд тэрэндээ эрүүл мэндийн үзлэгээр тэнцэжлээ. Тэгээд энэ албанд орох анхны маань их усүр нэгцэн дээ. Тэгээд 45 хоногийн курс энэ Хинтээ аймагта манай анх 13 шүхчин орж байлаа. Тэрний анхных нь Хинтээ аймгийн хамгийн анхны тийм төгсөлт. Тэрэнд нь одоо бид нэр багтаж анх орцтой шүхчин болж байлаа 45 хоногийн курс гिचээлээд. Тэгээд энэ албанд ороод тэгээд шүхрээр буугаад шүхчин болсон доо. Шүхэрчүүний онцлог гэдэг чинь шүхэр гэдэг чинь ер нь их онцлогтой мэрэгжилтэй. Тэрийн болгон хүн шүхрээр бас буугаад байхгүй. Тэгээд бид нар чинь анх шүхрээр буухтаа бүх одоо шүхрээ ихэхтэй олон дамжлагтай 3 дамжлагаар бүгдээрээ өөрсдөө ингээд 1 2 3 дараалалаар ихэхэд тэгээд нэг зааварлагч гэж байдгийг. Тэрнгээрээ бүгдийг шалгуулна. Тэгээд одоо бүх шүхэр бэлэн болсон үед тэгээд шүхрээ ихэхэд тавьсан байхад тэр шүхрэнд хүн хүрх ирэх байхгүй. Хүний шүхрэнд. Тэгээд тэр өөрөө шүхрээ ихэхгүй өөрөө шүхрээрээ буuna. За тэгээд манай зааварлагч бүх онгоцонд орох юм нөгөө юм бүгдийг шалгана. Шүхрээ өмсөө зогсож байгаа шалгана. За тэгээд онгоцондоо ороод шүхрээр буунаа. Тэгээд хамгийн анхны онгоцондоо ороод шүхрээ буух гэдсэн одоо А2 онгоцоор бууж илаа. Тэгээ манай далайгаач Баасан гэж манай дарга байсан. Тэгээд энэ Баяр сайхан гээд манай багш байгаа. Нацгадэрж гээд бас манай нэг ах байна. Манай зааварлагч байсан. Тэгээ анхны болтч бас их өвчлөлтэй 13 та бид нар бүгдээрээ онгоцонд орчоод тэгэл онгоцонд орох чинь ногоон онгоцноос эвгүй. Тэгэл бөөлжин хүмүүс чинь бүгд бөөлж шít тэгэл дотор муу хараал. Тэгэл үдсэн эхнээс ингээд манай тэр найз эрдэнэлэг хамгийн түрүүнд гардаг байхгүй хамгийн том биетээр гээд тэр гарсан. Тэгээд би яг тэр онгоцны хаалганы яг онгоц хаалгангогт яг зэрэгсээд тэр талтнгээ суудсан. Тэгээд би шин сүүлээс 2-т гарах ойртой байсан. Тэгээд хүмүүс мондөглээд эхлээл гараад явчлаа. Тэгээд хамгийн сүүлд миний өмнө манай нэг шүхэрч юм байсан юм аа. Тэгээд тэр гарах гэсэн чинь тэр маань гарч чаддгүй. Тэгээ манай нацгадэрж гээд ах нөгөө нэг гарах мөрөн дээр зөхөдсөн нөгөөдгөө гардгүй. Тэгэнгүүт нь ийш нь очиж ийш нь олдуулаад
Тэгээ болгочоод. Тэгээ дараагийнх нь нөө онгоц маань эргэлдэж ирэнгүүтээ юу яддаг вэ? Дараагийнх нь хүн бие гарах болоод тэгсэн чинь надаас гэж байна. За чи гарч чадна үстэй гэдгсэн гарнаа л гэсэн. Тэгээд яг ингээд онгоц эргэлтэнд ороод ингэсэн чинь ингээд тэнгэр харагдаад ингээд газар харагдаад байцгаас. Тэгээд яг онгоцны хаалган дээр би очиод ийдсэн чинь онгоц жоохон эргэлтэд юусэн чинь тэнгэр харагдаад нөгөө газар марагдах чи юунд ороод ирвэл хоны бодогдчихлаа. Тэгээд өөрөөсөн чинь тэгшрээл онгоц яг ингээд буух моментэн дээр ингээд бидний манай зааварлагч мөрөн дээр цохоод тэгээ өсөрдөг байхгүй. Тэгэл юусэн чинь онгоцны юм газар мазар харагдал энэ малцтай ороо мороо харагддаг байхгүй. Тэгэл мөрөн дээр цогчээд тэгэл өсөрчсөн. Тэгэл өсрээд юусэн чинь автомат цадлагч гэдэг энэ шүхрийн маань хажуудалд байдаг байхгүй. Тэр нэг 4.5 секунд яваад нөгөө хүн шүхрээ цадалж чадахгүй бол автоматар цадалдаг байхгүй. Тэгэл нөгөө өссөн гэнтэл нөгөө нэг шүхрээ татантаа гэдэл шүхрээ ингээл татсан зөөлөх ингээл татгаж байгаа юм чинь тэгээд шүхрээ цадраал тэгээд агаар тогтцоо. Шүхрээ маань явдаггүй одоо ингээд зогсчих юм багтал гэж бодлоо. Бас тэгтэр нөгөө газар төхөөд ирсэн чинь тэгээд газар жирэлзээд ирж байгаа юм шиг. Тэгээд нөгөө салхиныхаа өөдөө харж буух хэвээр. Тэгээд за энэ газар буух төгсөж байгаа юм байна. Тэгэл салхи ардын доор голдон гэдээ байдаг байхгүй. Тэгээд тэрнүүгээрээ салхи хараад за салхины шивэр гээд тэгээд салхиныхаа өөдөө харж байгаа тэгээд шүхрээр гацчихсан да анхны болд. Тэгээд нэг буучаад хэдүүдээ манай оныхон чинь за ямар байна гэсэн янзын гоё гээл бүгдээрээ өөрсгөлөөл ахаад газ бууя гээл газ шүхрээ хийхгүй. Тэгээд эхний өдөр бид нар чинь 3 болт хийжсэн. Тэгэхээр 3 өдөр анхны дадлагныг тэгээд чинь 12 3 удаад буужсан да. Хаврын дадлага. Тэгээ хавар намар гэдэг дадлага хийдэг байхгүй. Тэгээд шүхэрчин гэдэг хүн шүхэрчин болж байлаа гэж анх. Анхд би энэ хотог бол гэдэг энэ бар хойш зөө хойш бэрхий юу руу ороо төмөрт ингээд 66-таа бид нар ингээд явдаг байхгүй. Тэгээ анх төмөр ердөө мэдхгүй. Би чинь 18 настай орж исэн. Тэгээд төмөр мэдхгүй. Тэгээд бид нар чинь 60 тэр үе чинь дэвштэй тэр 66-таа л явна. Тэгээд бөөнөрөө онграад явж байгаа юм шиг төлөө. Тэгэл төмөр дээр очив. Тэгэл төмөр рүүгээ шөнө очижсэн. Тэгсэн чинь нэрд бол ойртоод ирсэн чинь нэг хотын гэрэл асч байгаа юм шиг л байш нөгөө төмөр маань. Тэгээд жирээс улаан гал ингээл тэр дотор ингээд нөгөө модны цогнууд ингээд асцсан. Тэгэл эднээс ирдэл нэг хотын гэрэл шиг л харагддаг юм лээ. Тэгэл шөнө очивол бид нар чинь тэр төмөрөө унтраах гал нөгөө ахнараа заалгаал. Тэгээд нөгөө ирлоо гэдэг тийм төмөрөө унтраадаг 20 литрийн устай тэрийг ардаа үүрээд тэгэл төмөрөө унтраана. Тэгэл төмөрөө унтраад чадал маргааш өглөө итлэн тэр баг газрын төмөр байсан да. Тэгээ шүнжэнгөө яваад нөгөө төмөрөө унтраад чад ахнаргаа дагаал. Тэгэл ахнар чинь за энийг мотын дутагчлуултыг ингээл бүх юмаа заагаал. Тэгэл анхны төмөр тэгж явж илаа. Миний одоо дарга нарын ахнар дандаа гоё энэ шүхүүчин гэдэг хүмүүсийг ер нь амь нэгтэй ер нь ахаа өмдөлсөн, дүгээ өмдөлсөн нэг тийм хүмүүс байдаг хгүй. Тэгээ одоо нэг цэргийн газар бол одоо нэг он жавууд тэр гэж тэрэн шиг биш одоо нэг дээрлэх мэрлэх тийм юм бол байхгүй.
бидний дандаа зөвлөж идэг тэгж явдна. Тийм төмрийг ингэж унтраа салхиныхаа одоо чиглэлийг байнгын харж явах энэ өдрийг байнгын их зөвлөгөө өгч байсан ахнаар. Тэгэл тэр ахнарынхаа сургамжаар одоо өдөө хүртэр одоо амьдралаа ингээд аваад явж байна. Тэгээ ахнар бол их үнэтэй зөвлөгөө өгнө. Бидний чинь одоо салхи ихтэй үед бас тэр гал руу бас хамаагүй оруулж болохгүй. Ахнар өөрсдөө төрүүлж орно. Олон жилийн болсны дараагаар одоо бид нар өөрсдөө би өөрөө бас дүүнрийг дагуулад та нар ийшээ орохгүй салхи ихтэй байна. Тэр салхин тиймээ салхиа харна. Ингэж галынхаа байдлыг харж тэгж төмөрлөөгөө ордог. Тэгэхгүй бол бас амин бас эрсдэлтэй улаан гал руу чинь орох бас осолтой шүү дээ. Гал усан осолтой. Тэгэн усанд бол хүн усчин хүмүүсэнтэй гэдэг шиг би бол усанд явдаг л дээ. Би өөрөө усны улаан биш тэгээд төмөрлө амтраадаг. Тийм л юм байсан. Төмөр төр чи бид нар олон айл антэн тэгэл мал ашаа сарвч гэл их юм хамгаална штэ. Тэгээд тэр айл одоо ингээд зарим өдөөний хүмүүс чинь тэгэл гэр оронтой байхгүй зарим нь ийш тийшээ удагаатаа явцсан ч гэдэг юм. Тэгэл төмөр маань тэр айл руу орлоо гэл ингээд энэ тэнд мэдээ ирнэ. Дан сумын төвийн нөгөө байгалийн байцааш тэгээд газар цэнгээл сумын төвөөс хүмүүс ажилдаг цуг бид нартэй цуг ажилдаг. Тэр хүмүүс чинь заа болохоо байлаа. Тэр уулын ард талд одоо тичнээ айл байна. Тэр лүү гал орлоо байна. Тэр тэгэнгүүт бид нар араагайг галаа ороход тийшээ явж нэг айлаа хамгаална. Ашаасаар уус мал хамгаа хамгаална. Тэгэл эрсдэлтэй тэгэл цором тавьж хамгаална. Тэр чинь цормоо тавихтаа бас салхиа харна. За зам харгүй бас ашиглана. Тиймэрхүү ажил явдаг та. Тэр нэг энэ онцгой манай шүхөр гал нөөцөнд нийлцээ. Тэгэнгүүт онцгой байдлын алба гэж болсон. Тэгээд юун дээр би нэг баяа аваа сумд нэг автын аваар гарлаа гээд. Тэрэнд очисон. Тэгээ би тэр үе чинь бид нар ч бас нэг багц техник муутай. Тэгээ нэг тасддаг нэг багцтай. Тийм багцтай байсан. Тэгээд бидэд тэр аваар дээр очиод байсан чинь 2-3 хүн газар дээр өнгөрцөн байсан. Тэгээд 2 хүн машиных нь гадаа ингээ гаргаад байсан. Цагтаа нар очиод төрүүлж очиод тэгээд бидний очиод нөгөө цагтаагийн машин ингээд тэр 2 үнэ ингээд ажууданд тавьсан байж. Тэгээд нэг эмэгтэй хүн юунд нөгөө өрүүлнийхээ ард ингээд авчуулагдсан. Гарч чадахгүй. Тэгээ хаалгана ингээд бүр ингээд хомцсон. Тэрийг бид нар хаалгууд инэвдээд тэгээд тэр хүнийг гаргаж ирсэн. Тэр бол ер нь их айхтрал нүдэнд харах юм шиг тийм л айхтрал хүмүүс байсан. Хүн харагдаж ирсэн. Нэг тийм юмыг бол гаргаж ирсэн мэт. Бид нар ч одоо их орондоо тангараг өргөцсөн хүмүүс одоо тийм аваар осол дээр очно гэд очиж чадахгүй байгаад би энэ рүү орж чадахгүй гэж тийм айх юм байхгүй. Нэгэнтээ би өөрөө тангараг өргөцсөн ч одоо энийг би аврах ёстой, энийг гаргах ёстой, хийх ёстой. Тэгж л явдаг. Тэрнээс бол одоо за би энэс хайж орохгүй шүү гэсэн тийм байхгүй. Ер нь тэгээ онцгой байдлын албанд ажиллаж байгаа хүмүүс тийм одоо тэрнээс зүгтаах одоо айх майх тийм ирэх байхгүй. Нэгэнтэй тангарага өргөцсөн энийг аварна хамгаална гэсэн бол тэрнийхэд төлөөл явдаг. Тэр 90-ад оны үед чинь энэ ойрын төмөр их гардаг байлаа. Энэ хойдлын сумд бид нар ч бараг сар 2 сар гэтэр гэртээ ирэхгүй явна шүү дээ. Тэгээд л манай том хүүгээ төрөхөд бол харин би байсан гаргаад. Тэгэд энэ манай энэ төв эмнэлэгч бас нэг нураад тэгэнгүүтийн сангайжхын тэр муурын байсанд юу яасан. Эмнэлэг төрөх эмнэлэг очсон байсан. Тэнд манай том хүү гарч ирсэн. Тэгээд тэр багыгаа гарахад би байгаагүй хаа. Тэгээ ер нь тэгээд манай эхнэр л 2 хүүхдээ өсгсөндөө бага багт нь. Тэгээд би ч ингээд төмөрт яваад өгнө. Тэгээд л ирээд л өглөө өгөр ингээд бидний чинь
нэг сар гараа явсан баха. Нойдлын сунд дадал бэндэрс ирээд тэгээд ингээд дамжаал явчихдаг байхгүй. Тэгээд нэг өглөө 6 цагийн үед гэртээ ирээд амарч байгаа. Дараа нь за өнөөдөр амарч хэдлээ өдөөс хойш цуглаад шүхрээ явах гинэ гэдэг байхгүй. Нэг өд дотор амраараа таа тэгээд. Тэгээд амарч байгаа. Тэгээ байжсэн чинь 7:30 гээд буцаагаад дууддаг байхгүй бидний шүхрээ явах гинэ гээд түүмөр гарсан гээд. Тэгээд юун дээр амрахтаа хонтоо тэгэл газ очоод шүхрээ явах гээд тэгээд энэ цэнхрийн мандал руу төмөрт явжсэн. Тэгээд ингээд шүхрээ өгчгээд бид чинь нэг явуулахгүй одоо онгоц нислэгэнд гарна гээд тэгвлээгээ зууц. Тэгсэн чинь манай ихнэр манай хадам ээж энэ юу яадаг. Нэг боорцог хийгээд тэгээд манай ч одоо баг 10-ын төмпөн шахуу боорцог байсан бохоо. Тэгэл манай ихнэр нэг жижиг ингээд нэг жирдэг тэрэг байсан. Тэрэн дээр нөгөөдгөөс ирэл нь баян мөнгөөс одоо тэр баруунтай хуучин шүхэр гэж одоо тэр урах захын хойно байдаг байсан. Тэр лөө автор зөвл тэгээд л нөгөө боорцгоо идлээ идээд тэгээд төмөрт явахдаа нөгөөдгөө аваад явчихлаа шүү дээ. Тэгээд гэртээ ер нь үзэгдэхгүй дээр тэгээд хаврын цагт бол за тэгээд өвөл бол гайгүй. Тэгээд нэг цудраханд явна тэгээд 100 тарган тахлын юу тахал малгаар бол бас нэг хамгаалт постонд гарна. Тиймэрхүү ажил албастай байсан да. Цоцоогүй болгоно. Тий одоо байгалийн гамшигтай тэмцэх салбар гэдэг утгаараа л байгалийн бүхэл гамшиг осол бүх юм л явдаг байлаа да. Одоо энэ албанд энэ онцгой байдлын албанд ажиллаж гэн гэдэг чи одоо эр хүний бас бахархал. Ер нь зэргийн албанд ажиллана гэдэг чинь нэр хүнлийн л хийдэг ёстой л ажил гэж боддог. За одооны энэ онцгой байдлын албан маань одоо бас бидний ажиллаж байхыг үеийг бодох юм бол бас сайхан болчиход байна л да. Техник тоног төхөөрөмж нь бол их сайхан болцсон. Одоо ингээд бүх юм баг бэлэн болцсон байна. Тэгээ бидний үед бол одоо багс техник интерьер гэж байдаггүй. Ховор байсан тал гар аргаар галаа унтраадаг. Тэгээ цохор тиймэрхүү юмор л галаа унтраадаг. Одоо бол тэгээд машин техникүүд нь дандаа урт гой том машинууд автоматар ажилладаг тийм машинуудтай болцсон байна. Үер усанд явсан гэсэн цахилгаан юутай мотортой завтай болцсон байна. Эргүүлэр одоо ингээ манай одоо ажиллаж байгаа онцгой байдлын албаны залуучууд одоо 100 энэ усны эргүүлэр энэ явах чинь нэг өөрх нэг дөрөв дугуйтай нэг жижигхэн тийм нэг дугуйтай юу болцсон байна. Тэгэл машин техник ус элбэг болцсон. Бурга машинуудтай одоо зөндөр мэднэтэй адилхан ингээд 66-гийн твшин дээр явдаггүй одоо дан бурга машинаар одоо өдөөд ажилдаа явдаг болсон. Тэгэхээр одоо энэ албанд ажиллах гэж байгаа, орох гэж байгаа залуучууд бол ер нь их гоё алба, сайхан алба гэж боддог. Энэ албанд орсон хүн бол нэг алдахгүй. Ер нь амьдралын тэгшэрэн амьдралаа ер нь тэгээд энэ албанд орсноос ер нь амьдралаа тэгшлэл явах. Болохоор би ер нь өөрөө энэ албанд орж ажилласандаа ер нь бахархаж явдаг. Амьдралдаас бас сэтгэл хангалуун явдаг. За энэ 2025 онд шүхрийн байгууллага үүснэ 50 жилийн ой болж байгаа. Энийг тохиолдуулаад одоо нийт шүхрчтэй бас 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.